Сайн мэцгаана уу? Бага ангийн багш мчт маань би бага ангидад шинжилгээ ухааны туршилт хичээлийг дугуулan гаргадаг байгаа. Шинжилгээ ухааны туршилт хичээлийн гол нь юу гэхээр хүүхдүүд бодитойгоор таамагласан хариугаа баталж чадахын тулд туршилт явуулах тэр үйл явц юм аа. Шинжилгээ ухааны туршилт хичээл маань үндсэн 5 дарааллын дагуу явдаг. Нэгдүгээрт нь болохоор шинжилгээ ухааны туршилтынхаа хэрэглэгтүүнийг бэлдэх. Жишээ нь усны сав, эсвэл хайч, цав ч юм уу гэсэн жижиг хэрэглэгтнүүдийг заавал бэлдэх ёстой. Хоёр дахьт нь болохоор туршилтаа төлөвлөж таамаглана. За туршилтаа төлөвлөж таамаглах үе шатнд болохоор маш чухал байдаг. Яагаад вэ гэхээр туршилтын дараалал нь нэг л өөрчлөгдөх юм бол бодохгүй байх магадлалтай учраас маш сайн төлөвлөж таамагласны дагуу туршилтаа хийж гүйцэтгэх ёстой. Таамаглах үйл явц нь маш чухал бөгөөд үүнд хүүхдүүд нь бодиттой үндэстэйгээр таамаглаж сурдаг байгаа. Бид нэр галтай туршилт хэлж байгаа болохоор гал төмөрөөс болгоомжтой хараа. Хүчил төрөгч дууслаа унтрахад доод талын устай сав нь татагдж байгаа тул сав унахгүй байгаа. Хүүхдүүдэд туршилтыг яг өөрийн төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хийснээр илүү эмх цэцтэй ажлыг гүйцэтгэж сурна. Тавтах нь болохоор туршилтыг үр дүн нэгтгэж дүгнэлт гаргах. Хүүхдүүд туршилтынхаа үр дүнг нэгтгэж дүгнэлт гаргаснаар өөрхийн таамаглал үнэн байна уу үгүй юу гэдгийг нотолж буруу байсан бол яагаад ийм байсан бэ? Өөр таамаглалаар туршилтанд дууссан бол яагаад ийм зүйл үүсэж байгааг гэсэн туршилтын гол үндсэн зүйлсүүдийг багштайгаа ярилцаж хичээлээ өндөрлөдөг байгаа. Сайн байна уу? Намайг 5 байнгын сурагч Сувд Эрдэнэ гэдэг. Би та нарт өнөөдөр энэ өөрийнхөө хамгийн дуртай туршилтыг хэлье. Энэ бол гарын туршилт. Энэ гарын туршилт маань ингээд юм уяанаас нь татхад өөрөө хөдөлдөг бөгөөд бид нар эндээс гар ингээд ясаараа хөдөлдөг биш үеэрээ хөдөлгөөг ойлгож авсан. Шинжилгээ ухааны туршилтыг хийж сэдвүүдийг сурснаар хүүхдэд илүү үлдэцтэй. Хүүхдүүд гараар мэдэрч биеэр хурж үзсэн зүйлээ биедээ илүү сайн тогтоож ойлгож авдаг. Тэмч учраас шинжилгээ ухааны туршилт хичээл нь хүүхдийн оюун ухааны хөгжилд маш сайн нөлөөтэй байдаг юм аа. Өнөөдрийн хичээл дээр болохоор бид нэр галтуулын бие загварт хийж үзэх юм байгаа. Галтуулынхаа бие загварт хэдүүлээ юу ашиглах вэ гэхээр голд суурд нь буюу усны цав ашиглаад усны цаваа цаасаар бүр харгаар хэдүүлийнхаа галтуулынхаа их бие бүтээчээд их бие бүтээснийхаа дараа шингэн усыг нойлын цастай хольж бүрэх маягаар ийм хадрахыг юм уу эсвэл ийм уулархыг ийм бүтцийг гаргана. Тэгчээд хэдүүлээ будах юм байгаа. Тэгээд хэдүүлээ дараагийн хичээл дээр галтуулаа дэлбэлж үзэн заяа. За хүүхдүүдээ хэдүүлээ шинжилгээ ухааны туршилт хийдүүлээ судлаад дууссан тийм үү? За тэгвэл хамгийн туртай сэтгэл дулцсан туршилтуудаа багштай хэлж өгье. За. Гар хөдлөх туршилтууд тий? За тэрнээс юу мэдэж авсан минь яах вэ? Гар бол ясаараа биш үеэрээ хөдөлдөг гэдгийг мэдэж авсан. За бид нэр ясыг юугаар орлуулж хийлээ? Ясыг саруул. Сайн байна. Маш сайн байна. За суугаарай минь яах вэ? За дараагийнх нь Яша. За. Усаас солонгоо хөвгтө заасан хөвгтө за. За тэрнээс юу мэдэж авсан гэлээ миний хөвгтө? Ус модыг авахта бүхэл биеэрээ авдаг. Дамжуулдаг тий? Сайн байна. Заасч. За дараагийнх нь Аша би. За зогсорой минь яах вэ? Би Машин дээр туршилт тий? Машин шаарны үлээсэн хийгээр нь дууган хөдөлсөн. Гэсэн тийм үү? Тэрнгээр өөртөө ингэж жижигхэн машинтай болохгүй байсан тий? За тэгвэл гэрээний даалгавартаа хийдүүлээ. Машина маш гоё олон өнгөөр чимэглээд аваад ирээрээ. За.